Сайн байцгааны үзэгчдээ парламент телевизийн төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Энэ 7 хоногийн босгон дээр улсын их хурлын хаврын ээлжид чуулган нээгдлээ. Чуулганыг нээж улсын их хурлын дарга амар баясгалан үг хэлэхдээ татврын тогтолцоог шинжилэн зарим төрлийн татврыг бууруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн стандартчлалын асуудлыг эргэж харна, монополтой тэмцэн эрчим хүчний тусгай хуультай болно. Хуульд авсан журмуудыг зэгцлэнэ гэдгээ мэдгдсэн юм а. Мөн улсын их хурлын гишүүдийг эрхцээ сайжруулж идэвхтэй ажиллахыг сануулan хаврын чуулганы дийлэнх ачааг ажлын хэсгүүд үүрнэ гэж онцолсон. Чуулганы нээлтийн эрцийг мэдээлэх юм бол улсын их хурлын 3 гишүүн дассан бол 6 гишүүн гадаад томилолтой байлаа. За тодруулж хэлбэл улсын их хурлын гишүүн Абубакир Ганбаатар Чимбуранаар хүндэтгэх шалтгаангүйгээр дассан байна. Шадарсайд амар сайхан чөлөөтэй улсын их хурлын гишүүн Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Од Баяр эмнэлгийн чөлөөтэй байна. Батлуут Баясгалан Буумочор Ганбаатар Зоолжаргал тулганаар гадаад томилолтой байна. Тайм үргэлжилж байна. Энэ 7 хоногт олон нийтийн анхаарлын төвд байгаа Норог студидтэй холбогдох асуудлыг өнөөдрийн таймаар онцолж байна. Энэ 7 хоногийн даваагаас мегмар гарагт шилжигшүүн Норог креатив студид цагдаагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын хэрэгсэл хаар дутас гэх мэт зүйлсийг хурааж хөнжин байцааж мэдүүлэг авсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Норогийнхонд урьдчилж ямар нэгэн байдлаар мэдээлэл очоогүй цагдаа нар гинэт ажил дээр нь очиж бүх утас хаар хураах ажлыг эхлүүлсэн байна. 8 ажилтныг нь оройн 22 цагаас хойш өглөөний 5 цаг хүртэл байцаасан гэж мэдээлсэн. За энэ студийг үүсгэн байгуулагч Улам сайхан болон зарим нэг ажилтны хэлснээр биднийг эрүүгийн хуулийн 19-ийн 9-р зүйлээр шалгаж байгаа юм байна гэж ойлгосон гэдгийг хэлж байсан. За ярианд дурддагдж байгаа эрүүгийн хуулийн 19-ийн 9 буюу үндэсний эв нэгдлийг боснуулах гэдэг зүйлжилт дараах ял шийтгэлийг оногдуулдаг байна. Нэгт хүмүүсийг үндэс угсаа хил арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлзүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгуурлан гадуурхсан, хүчирхийлсэн эрхийг нь хязгаарласан давуу байдал тогтоосон үйлдэлийг зохион байгуулсан бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хоёрт энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн залттай байна. Норгийн зүгээс мегмар гарагт цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний гадна олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Норог креатив студийн хамт олон иргэдийн улс төрийн боловсролд хөрөнгө оруулах зорилготой 18 хоног гих нэртэй баримтат киног дуусгаснаа зарлаад байсан юм а. За энэ баримтат кино нь Монгол улс улсын их хурлын 126 гишүүнтэй болж байгаа анхны сонгуул буюу өнгөрсөн оны 6 сарын 10-наас 28-ны хооронд үргэлжилсэн улсын их хурлын сонгуулийн сурталчилгааны хоногуд мөн санал өгөх өдрийн бодит үйл явдлыг 5 өөр хүний амьдралаар дамжуулан харуулах зорилготой байна. Энэ киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан, үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандваас цугласан байна. Энэ асуудалтай холбоотой хууль зүйн сайд Алтан гэрэл өөрийн Twitter хуудаснаа энэ сайттай холбоотой явуулсан ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хууль зүйн үндэслэлээ тайлбарлахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. За удахгүй мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон редакц сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан нягтлал нь мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгдөг улсын их хурлын хууль зүйн байнгын ороо хүний эрхийн дээд хороонд мөн мэдээлэл тайлбар өгнө гэж тэрээр нийтлсэн байна. Олон нийтэд Норгийн зүгээс мэдээлэл хийсэн яриаг хүргье. Кибер гэмтийн тэмцэх хилцэл рүү заяа. Энэ хамгийн инээдтэй гэмээр бас бидний амьдарч байгаа нийгэмдээ бүр имэрхүүц зүйл нь заяа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцэл рүү чатаар гомдол гаргагч нь одоо манай хийдэг бичлэгээс л хүн амиа оруулах гэдэг нэг гомдол гаргасан. А үүнийг ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Хамгийн гол нь тэр хүн нь тэр нэр нь улс төрч биш. Тэр хүн нь болохоор зохиомжтой нэрээс одоо жишээ Норог бол айхгүй, энд байгаа баг айхгүй. А бид нар ер нь бол ямар ч одоо тийм юмнаас айх хүнсэл байхгүй. Бид нар юу хийж байгаагаа мэдж байгаа. А тэгээд өөрсдөө ерөөсөө худал мэдээлэл түгээсэн хин нэгэн нэр хүндэд санаатаагаар алдсан гэж огт бодохгүй. Процессын зөрчлүүдийг ингээ харах юм бол нэлээд хэдэн процессын зөрчлүүд гарсан байна. Хоёрдугаарт нэмэгдээд прокуророос зөвшөөрөл авагдаагүй байгаа юм. Одоо хөсцсөн. Дээр нэмэгдээд 48 цагаар баримтлана гэдэг саналыг прокурорт хөргүүлсэн юм байна. Баян зүрхийн прокурор бол тэрнээс татгалцсан байна. Татгалзаж шийдвэрлсэн гэдэг юм. Тэгэхээр сая бол энд бид нар гэрчээр мэдүүлэх хэрэгтэй байсан боловч сэжигтнэр мэдүүлэг өгч таарлаа. Сэжигтнэр мэдүүлэг өгнө гэдэг чинь одоо удахгүй яллагтагчаар татах тогтоолыг танилцуулна. За яллагтагчаар тогтоол танилцуулсны дараа гэр оронд нүүцлэг хийх, цагдан хорих, хувийн баталгаа авах гэдэг нөгөө таслан сэргийлэх хүний эрхийг
одоо хязгаарлаж болдог энэ арга хэмжээ рүүгээ шилжих нэ ийм нөхцөл байдал үүссэн байна. Энэ ноорог сегменттэй холбоотойгоор хоёр анхаарах ёстой асуудал бидэрт үлдсэн. Ялангуяа 2 өдрийн өмнө улсын хурлын чуулган эхлээд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өргөн баригдсан байгаатай холбоотойгоор өнөөдөр энэ хуулийн төсөл болон дагаж өөрчлөгдөх бусад хуулиуд дээр сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсантайгаа холбоотойгоор эрүүгийн хуулиар ял шийдэхгүй байх зарчим огт тусгагдаагүй. Тухайлбал мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нэг, зөвшөөрөлгүй гэрэл зураг дүрс бичлэг авах. За бас өнөөдрийн 19 дугаар зүйл буюу үндэсний аюул байдлын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой үндэсний эв нэгдлийг буснуулах, тагнуул хийх гих зэрэг янз бүрийн олон гэмт хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчийн амийг үлдэх, улс төрийн зорилгоор ч юм уу айлган сүрдүүлэх, занл хийх юм бодит хэрэгцээ шаардлага бий болсон байна. Тэгэхээр энэ одоо улс төрийн зорилго байд юм уу бусад хүчин зүйл ялангуяа хуулийн нэрээр энэ айлган сүрдүүлэх, далайлах явдлыг болвол бид нэр 1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиараа бүрэн хориглох ёстой. Энэ асуудлуудтай холбоотойгоор улсын их хурлын гишүүн Цэнгүүн мөн Ардчилсан намын гишүүн Амаржин, комедиан хөтлөгч Амар Төвшин зэрэг хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм а. Ер нь бол бид нар ингээд эрх чөлөөтэй гэж яриад байгаа ер нь хязгаарлагдмал болцоод байна. Манай эрх чөлөө залуучуудыг зүрх зургийг мохоож, дээрээс нь энгийн хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг хүртэл хааж байна. Эндээс харахаар хэвлэлийн эрх чөлөө өөрөө байхгүй болсон жилийн индексүүдээр ингээд харагдаж байгаа. Сая хэдхэн хоногийн өмнө гэхэд манай улсыг автократ дэглэмтлүү шилжсэн улсуудын тоонд бол багтаасан. Эндээс харахаар ер нь бид бүхэн хууль үнэхээр хүнд үйлчлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал ярих шаардлагатай болчихж байгаа. Нэг шөнийн дотор нооргийн залуусуудыг барьж байгаа бол дараа нь хэн байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд өөрөөрөө байхыг тэмүүлж байгаа хүмүүсүүд жишээ нь айдас тавьчихжээ. Нооргийн үүсгэн байгуулагч Торол багийн логикийг ойлгохгүй байна. Манайхаас илүү өндөр санхүүжилттэй редакцууд энд байна. Торол баг ажилуулна гэдэг ямар том бүтэц шаардлагатыг сайн мэдэж байгаах. Манайх шиг цөөхөн үнэтэй газар ажилуулах боломжгүй гэвэ. Нооргийн цахим хуудсанд хэвлэн нийтлэх контент бүтээх үйл ажиллагаанд мөрдөн шалгалт явуулаагүй гэдгээ цагдаагийн ерөнхий газраас мэдгдлээ. Цагдаагийн байгууллагын зүгээс хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож одоо шалгаж байгаа зүйл байхгүй. За хувийн нууц таалдах, за хувийн нууцыг задруулах, за мөн захин мөрөөдөө тоглоом зохион байгуулах, гэмт хэргийн тодорхой сэжүүр шинж тэмдэг байсан учраас цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дотор явуулж байна. За өчигдөр бол хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурор танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан байж байгаа. За энэ хүрээндээ бол 8 иргэнийг одоо дуудан авчирч одоо холбогдох мэдүүлэг тайлбарыг авах гэсэн боловч 7 иргэн нь одоо өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгөхийг хүссэн хүсэлтийг хангаж ингээд 10 цаг 30 минутанд авчираад 4 цаг 30 минутанд явуулсан байж байгаа. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилласан ажиллагаа. Мэдээлэл хуульсаар цуглуулсан. За мөн тодорхой хэмжээгээр иргэдэг одоо ямар нэгэн байдлаар мөрдөн мөшгөх, мэдээллийн цуглуулах, хуульсаар эрх чөлөөнд нь халдах энэ хөв хүний мэдээллүүд одоо халдсан юм үйлдэл тогтоогдсон. Урьдчилсан байдлаар энэ цааш шалгалтын ажиллагааны хүрээнд бүр мөрдөн шалгалтын дэлгэрэнгүй ингээд тогтоогдоод явна. Хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл энэ асуудалтай холбоотойгоор урьдчилж хянснаар 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрөөдтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн 6 дансаар дамжин гүйлгээ явсан байна гэж мэдээлэл хийсэн юм а. Хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрлийн яриаг хүргье. Гэхдээ энд өгсөн мэдээлэл, энд өгсөн үг цэг тасал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Мөн энэ мэдээлэл өгсөн хүмүүс дундаас яг таны асуултад зэрэг 2024 оны 9-р сараас эхлэн одоо хүртэл эрүүгийн холбогдох зүйл ангаар тухайлбал бусдыг амиа хорлоход хүрэх зүйл ангаар энэ зүйл ангаар шалгаж чинь гэж цаана хохирогч байна гэсэн үг шүү дээ. Амиа хорлцсон хохирогч байна гэсэн үг. Энэ зүйл ангаар шалгагдж байгаа хүн бас байна. Энэ хүмүүс донд. Гэхдээ энэ нь бол 2024 оны 9-р сараас. Тэгэхээр энэ нэг зүгээр худлаа мэдээ юм уу? Нэг тийм
хуураад байгаа юм асуудлын ерөөсөй байхгүй мөлий. Энэ мэдээллийн дараа Норог студийн үүсгэн байгуулагч Улам сайхан цахим хуудсанд энэ мэдээллийг үгүйсгэлээ. За юмаа авъя. Одоо бид нар ингээд хоосон компьютер байхгүй, камеранд memory байхгүй ийм газар сууж ин. Тэгээд анханасаа олон нийтэд мэдээлэлтэй хэвлэлийн хэрэгчлөөтэй хэвлэлийн нийтлэг агуулгатай ямар ч холбоогүй асуудлаар одоо биднээс мэдүүлэг авч байгаа, бид нарыг одоо барьсан гэж хэлж байгаа боловч яг үнэндээ бол бидний хэвлэн нийтлэх бүх боломжийг одоо хаацсан тий бид нар юу гэдгийг бүтээлээ хийх, бичлэгүүдээ хийх хэрэгслүүд бүгд хураагастай тэнд байна. Тэгэхээр юу гэх гээд байгаа вэ гэхээр биднэрт нөгөө яриад байгаа тэр 9.3 тэрбум гэдэг юм уу тэр их хэмжээнийх мөнгө нь угаасаа амьдралтаа авч үзээгүй учраас нэг өдрийн дотор компьютерууд аваад шууд маргаашнаас нь ажиллаад эхлэх боломж нь алга. Мөн энэ үеэр Норогийнхан Торол баг ажилласан гэх мэдээлэл цахим орчинд хөгжиж байсан. Үүнийг Монголын баримт шалгах төвөөс Норогийнхан Торол баг ажилласан гэх зохион байгуулалттай хурамч мэдээлэл түгээсэн хаягуудыг ил болгосон юм а. Энэ асуудалтай холбоотойгоор хүний эрхийн үндэсний комиссоос Норогийн залуусын эрхийг зөрчсөн хэсэгтэр хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. За хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явсан хэсэг хойшлуулшгүй гих үндэслэл байсан бол хууль ёсны прокурорын зөвшөөрөл авсан хэсэг хүн ямар хэрэг сэжиглэгдсэн гэдгээ мэдэх хэрэгтэй. Энэ талаарх тайлбарыг тодорхой өгснө үү гэдэг асуудал байна. Уг үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх эрхтэй хамаагүй юм бол бусад шалгаж байгаа үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй. Хэрв хамаагүй бол яагаад тоног төхөөрөмжийг нь хурааж авсан юм бэ гэдэг асуултуудын хариултыг авах ёстой. Тэгэж байж бид хүний эрхийн зөрчил байна уу гэдгийг дүгнэнэ гэдгийг мэдээллээ. Тэгвэл Норогийн залуусын дансаар эргэлцсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргасан. Хэрэг прокуророос зөвшөөрөл өгвөл үгийг ил болгоно гэж мэдээлэлж байсан. Тэгвэл прокурор зөвшөөрсөн тул цагдаагийн байгууллагаас гүйлгээний мэдээллийг ил болголоо. За тодруулах юм бол төгрөгийн дансуудаар 85,179 удаагийн гүйлгээгээр нийт 9.2 тэрбум төгрөгийн орлогын 7,996 удаагийн гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн зарлагын валютын дансуудаар 365 удаагийн гүйлгээгээр 9,400 ам.доллар орчим орлогын 149 удаагийн гүйлгээгээр 9,300 орчим ам.долларын зарлагын гүйлгээг тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд асан энх баяр Норогийн дансны мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр ил болгосон тухайд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм а. Тодорхойлбол 85,000 удаагийн гүйлгээгээр 9 тэрбум гэхээр нэг удаа 100,000 буюу $30 гүйлгээ хийсэн асуудал нь нийт ямар цаг хугацаанд үргэлжилсэн үйлдэлийн тухай яриад байгаа юм бол эндээс хэдэн асуулт гарч ирж байна гэсэн юм а. Нэгдүгээрт нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нэг иргэн цахим мөрөгдөд тоглодог бололтой. Тэр сайтынхан бүгдээрээ тоглодог гэж шалгаж байгаа юм уу? Тэр нэг хүн хуваараа тоглолоо гэж шалгаж байгаа юм уу? Гин бурууг халдаан хэрэглэх нь үндсэн хуулиар хориглогдсон зарчим. Хоёрдугаарт цахим мөрөгдөд тоглох нь одоогийн хуулиар гэмт хэрэгч биш, зөрчилж биш. Засгийн газар цахим мөрөгдөд тоглоомыг зохион байгуулах, сурталчлах үйлдэлийг гэмт хэрэгт тооцдог болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдээлж байсан. Тэгэхээр ямар гэмт хэрэгт буруутхан шалгаж байгаа юм бол? 3 дугаарт 85,000 удаагийн гүйлгээгээр 9 тэрбум гэхээр нэг удаад 100,000 буюу $30 гүйлгээ хийсэн асуудал нь нийт ямар цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлийн тухай яриад байгаа юм бол? 4. Ингээд прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав. Энд чинь 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү дээ. Тойм үргэлжилж байна. Эрүүл мэндийн яамны эрүүл хөгжлийн төвийн эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дараагаар ажиллаж байсан Бачулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрлгүй авсан гэх 2 жил 6 сарын 20 ял оноож торны цаана суулгасан. Бачулуун эмчийн биеийн байдал муу, сэтгэл санаа хүнд байгаа юм байна. 2013 онд донорын хуулийн хэлэлцүүлэг хийх үеэр Бачулуун эмч ухаан алдаж унан тухайн үед зүрх нь 16 минут зогссон байна. Сэхэн амьдруулах ажиллагаа хийсний хүчин зүрх нь ажиллаж эхэлжээ. Одоогоор зүрхний ажиллагаа нь 33% байгаа юм байна. Энэ нь зүрх нь хизээч зогсоход бэлэн гэсэн үг юм а. Биеийн байдал нь хүнд байгаа учраас сэтгэл санааны дарамт шахалтыг давж гарч ирэх болов уу гэсэн айдастай байна гэж эмч нар дуулгаж байлаа.
Бат чулууны маань одоо байдал ийм хүнд байгаа. Тэгэхээр та сэтгүүлчид та бүхэн минь ч гэсэн ер нь бол ийм тохиолдолд эрүүл мэндийн талаар нь одоо хардаг, уучилдаг, өршөөдөг одоо тийм тал байдаг юм бол өршөөгөөсөө л гэж бид нар одоо хүсэж энэ хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байгааг бас нөгөө нэг зорилго маань бол энэ юм. Ер нь бол бат чулууныг бид нар гэмт хэрэг хийцэн гэж бол үнэхээр юм бодохгүй байгаа. Эргэтэн шилжүүлэн суулгах хуудас гэж таниулсан зөвшөөрлийн хуудас байдаг. Тэр хуудас яа. За тэр хуудсан дээр одоо эрүүл мэндийн сайдаар батлагдсан энэ хуудсан дээр эргэтэн шилжүүлэн суулгах төвийнхэн маань зөвшөөрөл авдаг. Ер нь та бүхэн нэг юмыг л ойлгоорой. Тэр одоо хүн тэнгэр талих гээд эргэж амьдрах боломжгүй боллоо гэдэг мэдээллийг хүлээн авсан ар гэр ах トゥ хамаатан садан сэтгэл санааны хувьд ямар хүнд байх вэ? Яг тэр үед нь нүүр тулж очиж уулзаж одоо танай хүн ингээд нэгэнт одоо тэнгэр тальж байгаа учраас бусад хүмүүст буян болооч гэж гуйдаг энэ хүчгүй албыг гүйцэтгэдэг энэ хүмүүс бол манай энэ эсэд эргэтэн шилжүүлэн суулгах албаны хүмүүс байдаг. Бат чулуун маань энэ л үргийг гүйцэтгэж энэ байгууллагыг анх байгуулагдсан цагаас нь эхлээд одоо өнөөдрийн өдрийг хүртэл 7 жил энэ албыг гүйцэтгэж яваа. Тэгэхээр 2002 онд бол анх Монгол улсын эрүүгийн хуулинд бол энэ одоо хүний эд эрхтнийг тийм ээ хууль усаар авах энэ гэмт хэрэг бол гэмт хэрэг гэж үзэхээр анх удаа хуулинд орсон зохицуулт. За тэгээд энд 2002 оноос хойш одоо энэ 22 жилийн хугацаанд бол Монголын энэ шүүхийн практикт бол ийм хэрэг маргаан одоо нэгч шийдвэрлэгдээгүй. Тийм учраас улсын дэд шүүх ийм урд нь одоо гарч байгаа хэрэглэгдэж байгаагийн шинэ хуулийн ойлголт шинэ одоо хуулийн зохицуултын энэ тохиолдлыг бол авч хэлцэж за ингээ эцсийд нь бол улсын дэд шүүх одоо хэрхэн шийдвэрлэнэ. За эндээс хойш одоо ийм энэ төрлийн одоо энэ зүйл ангийн хэргийг бол ингэж шийдвэрлэж ойлгох юм байна гэдэг шүүхийн практик тогтох байхгүй юу. Тийм үднээсээ бол бид бол энэ улсын дэд шүүхээр авч хэлцэгдэж гэдэг одоо гомдлоо бол гаргана. Ер нь бол мэдээж одоо эерэг талаасаа бол энэ одоо анхан болон дав зарлах шатны шүүхийн шийдвэрийг одоо дээд шүүх бол хууль зүйн болон одоо шинжлэх ухааны үндсэлтэйгээр бол авч хэлэлцэж шийдвэрлэх байхаа гэдэгт бол одоо найдчил байгаа. Батчуулын эмчийн хэрэг нь Монгол улсын шүүхийн практикт анхны тохиолдлоо. Тийм учраас улсын дээд шүүхэд гомдол гаргана гэдгийг мэдгдсэн юм. Харин мэрэгжил нэгт эмч нарын зүгээс батчуулан эмч хүний амь аврахын тулд өөрөө хөөцөлдөж хууль тусгасан заалтаараа ял сонсоод байгаад харамсч байна гэсэн юм а. Эрүүл мэндийн салбарын эмч нараа хорж шийтгэх биш хуулиа засах шаардлагатайг энэ үйл явдал харуулж байна. Дэлхийн улс орон бүр эмч эмнэлгийн мэрэгжилтнүүдийн эрхийг хамгаалсан үйл ажиллагааг нь зохицуулсан тусгай хуулиудтай байдаг. Гэтэл манад ийм хууль байхгүй. Эмнэлгийн мэрэгжилтнүүдийг хамгаалсан бие даасан хууль боловсруулж батлах нь өнөөдөр хүлээж суух зүйл биш, харин нин даруй хэрэгжүүлэх ажил юм. Тиймээс энэ асуудлыг хойш тавьж зөвхөн салбарын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж сунжирсан төслийн хэмжээнд үлдээх бус бодит үр дүн гарах үс яралтай хуульчлах шаардлагатай эс бөгөөс эрүүл мэндийн салбарын асуудал эмч совилогчийн хомсдол гэхээсээ илүү хууль эрх зүйн зохицуулалтгүй замраагүй системийн гажуудал болж хувирсаар байна. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзъя. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ.